You wanna, but you can't. No, no, no. Think it's funny, but honey can't run the. Санаа за өнөөдөр та бүхэндээ үсээ хэрхэн хоёр шүлждэг талаар үзүүлнэ. Мөн давхар өөрийнхөө үс арчилгааныхын талаар хуваалцах болно. За ингээ бүгдээрээ гол ажилдаа оръё. Хамгийн түрүүнд та үснийхэн дайхыг гаргаад маш сайн самнах хэрэгтэй. You might think I'm weak without a sword, but if I had one, it'd be. За дараагийн хоёр талхан болвол үсээ хуваах. Надад яг одоо нэг ус дундуур хуваадаг сам байхгүй учраас сав хэрглэж байна. Үсээ хуваачлаа. Одоо жинхэнэ гол ажилдаа оръё. Тэгэхээр за яг энэ ингэж уртлын хэсгийг авлаа. Тэгээд 3 хуваана. Дээдлийн хэсгийг авлаа. Аль болох адилхан хэмжээтэй авахыг хичээгээрэй. За би яг ингэж харуулъя. За тэгэхээр энэ ингээд дээдлийн хэсэг маань, за голын хэсэг, доотлын хэсэг гэд ингээд үсээ 3 хуваана заяа. За дараа нь энэ доотлын үсийг голын хэсэг рүү орууллаа. Доогроор нь оруулах шүү. За одоо тэнгүүд доотлын үс маань голдоо ирчиж байгаа. За харин одоо энэ дээд хэсгийн үсийг баг зэрэг нөгөө сул байгаа үснээсээ аваад голын үсний доогуур хийлээ. Одоо та анзаарах юм бол дандаа би үсээ шүлжихдээ доогуураар нь хийгээд байна. За одоо доотлын энэ хэсгийн үсийг баг зэрэг сул үснээсээ авлаа. Дахиад голын үсний доогуур орууллаа. Зайлуулах ингээд сайн татаад өгнө. За харин одоо дээдлийн хэсгийн үсийг баг зэрэг сул үснээсээ авлаа. Дахиад голын үсний доогуур орууллаа. Гих мэдчлэн яг ингээд шүлжээд явнаа гэсэн үг. Дахиад дээдлийн хэсгийн үсийг баг зэрэг сул үстэйг авлаа. Голын үсний доогуур орууллаа. За шүлжихтэй мэдээж аль болох сайн татаад сул ерөөсөө шүлжиж болохгүй. Тэгэхээр жоохон хаашаа шүлчээд байдаг. Phone's been off for a couple of months, so you're calling me now. I know you're Ямаадгүй ойлгомжтой харагдаж байна уу? fix it, and like me, I did. But I ran out of every reason. Now suddenly. Дээдлийн хэсгийн үсийг баг зэрэг сул үснээс авлаад голын үсний доогуур орууллаа. За харин одоо доотлын хэсгийн үсийг сул үснээс авлаа. Голын үсний доогуур орууллаа. You broke me first. Took a while, was ending out when I first heard. But you moved on quicker than I could ever, you know that hurt. So for a while I was staring at my phone just to see your name. But now that it's here, I don't really know what to say. I know you're like this. When shit don't go your way, you needed me to fix it. And like me, I did. But I ran out of every reason. Now suddenly you're asking. Яа ингээд болчлоо. Зарим татмаар байгаа, сулмаар байгаа хэсгийг ингээд татаа сулчиж болно. За нөгөө талдаа орцгоох бүгдээрээ. За дахиад нэг саманчи. You broke me first. Түрүүнийхтэй адилхан хамгийн эхлээд дээд талээсээ жоох баг зэрэг хуваалаа. За одоо адилхан 3 хуваана. Дээдлийн үс. За ингээд дээдлийн үс. За голын үс. Тэгээд доотлын үс. Гэт хуваал. За одоо энэ доотлын үсийг голын үсний доогуур оруулна. За дээр байгаа үсийг баг зэрэг сул үснээс авлаа. За тэгээд голын үсний доогуур орууллаа. All my friends are heathens, take it slow. But wait for them to ask you who you know.
Please don't make any sudden moves. You don't know the half of the abuse. Welcome to the room of people who are rooms of people that they love one day stopped away. Just because we check our guns at the door doesn't mean our brains will change from hand grenades. You're loving on the psychopath sitting next to you. You're loving on the murderer sitting next to you. За шүлжиж тайлбарлах сайн татаад сул шүлжихгүй байхыг хичээгээрэй. Wait for them to ask you who you know. Please don't make any sudden moves. You don't know the half of the abuse. All my friends are heathens, take it slow. Wait for them to ask you who you know. Please don't make any sudden moves. You don't know the half of the abuse. All my friends are heathens, take it slow. За сүлжээ дуусчлаа, харин одоо өөрийнхөө үс арчилгааны талаар та нартайгаа хуваалцъя. Тэгэхээр маш олон асуулт ирдэг. Яаж үс чинь юм гоё урт байдгийм бэ гэд. Ерөнхийдөө үсийг дотроосоо ч тэр гаднаасаа ч тэр маш сайн арчилж хайрлах хэрэгтэй байдаг. Дотроосоо гэхээр одоо шинэ хичээлтэй ногоо, хүнс маш сайн төлхөө хэрэглэж идэг. Мөн витамин хэрэглэх ёстой. Ялангуяа та төрөөд удаагүй байгаа бол тэгээ би төрсний дараа миний нурдлын хэсэг бүр маш ихээр гунсан, одоо ч юм богинохон хിവэр үлдсэн байна. Тэгэхээр би омега 3-ыг уудаг. Тэгээ маш олон хүмүүс асуудаг яг энэ имийг уухаар ингээд таргалаад байна гэд. Омега 3 бол тос гэсэн үг шүү дээ. Тийм учраас өглөө одоодн дээрээ одоо би яг өөрийнхөө тунгаар тараалаа 2 ширхгийг уучдаг. Тэгээд 20-30 минутын дараа өглөөний цагаа уучдаг. За мөн одоо та хэрвээ витамин хэрэглэх гэж байгаа бол хамгийн түрүүнд шинжилгээ өгөөд үнэхээр яг тэр витамины дутагдалд орсон байна уу, үгүй байна уу тийм ээ. Тэрийг шалгаад тэгээд дараа нь витамин уувал илүү үр дүнтэй шүү. Мөн эмчээс бас зөвлөгөө аваарай. За гадна талаас гэх юм бол зөвхөн одоо үнэтэй шампунь ч юм уу эсвэл үнэтэй одоо маск хэрэглээд ямар ч нэмэр байхгүй. Тэгэхээр бидний ерөөсөө энэ үсний сайхан байх, урт байх чинь угаалтаас хамгийн түрүүнд эхэлдэг. Угаахтаа яг хувц угааж байгаа юм шиг ингэж үрж угааж болохгүй, зөөлхөн баг зэрэг ингэж толгойноо массажлаж угаах хэрэгтэй байдаг. За мөн одоо үсийг нойтон байхад саманж болохгүй. За үсний шампуны хувьд гэх юм бол гадуур одоо маш олон төрлийн шампунь гарсан байна. Тэгэхээр та одоо яг өөрийнхөө үсэндээ тааруулсан, тохирсон тийм шампунь хэрэглээрээ үс чинь хуурай юу, тослоогүй, одоо хагддаггүй, эсвэл ундаггүй гэх мэтчлэн маш олон одоо төрлийн үсэнд тохирсон тийм шампунууд гадуур байгаа. Тэгээ миний жижигхэн бяцхан зөвлөгөөнөөс хэлэхэд бол ийм хурц үнэргүй, зөөл үнэртэй, тэгээд сайн одоо хөөцөрдөг шампунь сайн байдаг. За маскны хувьд гэх юм бол бас л яг өөрийнхөө үсэнд тохирсон маск хэрэглэж байгаараа 7 хоногт 2-3 удаа эсвэл би өөрийнхөө Facebook пэйжинд нөгөө гэртээ хийж болох тийм бас маскны талаар пост оруулсан байгаа. Тэрийг бас хараарай, сонирхож байвал. Толгоо угааж дуусны дараагаас ерөөсөө үсийг ингэж хүчтэй мушгиж болохгүй, аль болох зөөлхөн альчуураар ингэж зөөлөн дарж ингэж арчих хэрэгтэй байдаг. За мөн ямар самаар бас яаж саманжаагаас маш их шалтгаалдаг. Жишээлбэл хуунцар сам үсийг цахилгаанжуулдаг, хугалдаг бол мөн байгальтай шигдэхгүй бол бас эко модон хулсан сам гэж бас байгаа. Тэгээд та нарын массажны нөлөөтэй сам авчих юм бол оройдоо ингээд толгоогоо сайхан массажлж самснаар цусны эргэл сайжрын, сайхан амарч унтна, мөн дээрээс нь үсний ургалтыг айгүй сайхан дэмжиж өгдөг, мөн байгальтай шингэдэг гэх мэтчлэн олон даваа талтай. Гэхдээ та 1000 одоо эко юм хулсан самтай байлаа гэд буруу самнах юм бол бас ямар ч үр дүнгүй. Тэгэхээр үсийг зайлшгүй доороос нь ахуулж дахин гаргаж дээшээ ингэж гоё массажлаж самнах хэрэгтэй байдаг. За тэгээд миний үсээ хэрхэн шүлдсэн бас бяцхан зөвлөгөө хэрэг болсон болов гэж, үр дүнтэй байсан болов гэж найдаж байна. Тийм учраас чатаар эсвэл комментээр үсээ шүлдсэн зураг явуулаарай.